Нойр булчирхайн өрөвсөл. Нойр булчирхайн хүний биеийн хоол боловсруулах үйл явцад оролцдог хамгийн том эрхтэн бөгөөд биеийн уураг, өөх тос, нүүрс усыг задалдаг ферментүүдийг ялгаруулдаг юм. Нойр булчирхайн өрөвслийг үүсгдэг шалтгааны 98% нь буруу хооллолт, архитэлт байдаг ч элэг цусны өвчлөл, таргалалт зэрэг нь бас уг өвчнийг үүсгэх нөхцөлийг бүрдүүлнэ. Өвчин ихэнхдээ их хэмжээний өөх тостой хоол эсвэл архи хэтрүүлж хэрэглэсний дараа аюулхай орчим маш хүчтэй өвдөх шинж тэмдгээр илэрдэг. Мөн зүүн хавирганы номон доогуур гинт хүчтэй хатгаж өвдөх, ар нуруу руу дамжин бүсэлж өвдөх, нойр булчирхайн аль нэг хэсэг гэмтснээс хамааран хэвлийн баруун, зүүн хэсгээр өвдөх зовөр үүснэ. Гүйлгэх, гэдэс дүүрэх, цанхаах зэрэг зовөрч мөн илэрч болно. Уг өвчнийг хэвлийн эхо, цусны шинжилгээ, биохим, шээсний шинжилгээ, компьютер томографийн шинжилгээгээр оншилж болдог. Нойр булчирхайн цочмог өрөвсөл нь амь насанд аюултай хүнд эмгэгийн нэг юм. Нойр булчирхайн өвчнийг дур мэдэн эмчилж болохгүй. Нойр булчирхайн архаг өрөвслийн үед эмчийн заавар, жорын дагуу тууштай амжилах нь өвчин даамжрах, дахихгүй байх гол нөхцөл болно.